Өглөөдөр раунд та бүхэнтэй нүүбэр болон гинко мэдчилж гин ингээд 3 сарын гейминг подкаст эхлэхэд бол бэлэн болсон байна. Сайн уу гинко? Сайн. За өнгөрсөн сарын онцлог мэдээллүүдээ яриад, нээлттэйсэн тоглоомудаа яриад, тэгээд хоёулаа ямар тоглоом тоглосноо яриад подкаст бол болох байгаа тийм. Тэгэхээр мэдээний үед ямар мэдээлэл гинко? За 3 сар бол нэг сүртэй онц мэдээ байсан. Саяхан нөгөө StarCraft-ийн remastered төлбөрийг зарласан байлаа. Тэгээд Destiny 2 бас зарлагдсан байгаа. Би дээр бас ярьжсэн нөгөө Sonic-ийн 25 оны жилийн ойгоор зарлаж байсан Sonic Mania-га тоглоом бас жоохон хойшлогдоод тийм Sonic-тэй холбоотойс ганц хоёр жоохон мэдээ байгаа. Тэгэл л юм уу? Тэгэл ямар нэг ивент юм болоогүй юу? Тийм болоогүй. Юу лээ PAX East ямар юм тэр PAX East гэдэг нөгөө Penny Arcade гэдэг нь шүү дээ. Юуцэн болсон байгаа. Тэгээд яг сүртэй онц юм зарлагдаагүй санагдаад байна. Өөр жижиг сажиг мэдээ зөндөө байсантай би онцлохгүй л сонгоод авчлаа. Зөө ойлгомжтой. Нүүбэрийн одоо юу вэ? За миний хувьд болохоор Америкийн Сенатад нэг шинэ хууль, за хуульч гэжтэй өмнөөс хуулийг бол цуцлж байгаа талаар санал хураалт өгч байна. Ямар учиртай вэ гэхээр хүмүүсийн интернет түүхийг нь зөвшөөрөл авахгүйгээр зарах боломжтой болох талаар ийм юм яригдчихэж байгаа юм байлээ. Хэвээ амар. За тэгээд энэ 4chan-ийн Shia LaBeouf-ийн зоосон тугийг нь ямар нарийн аимшигтай аргаар хулгайлсан талаар яриад компьютер угсардаг тийм сонирхолтой тоглоом гарсан байсан талаар яриад тэгээд Dungeons and Dragons одоо дижитал хөлбөрөөр гаргаж байгаа талаар яриад за тэгээд Overwatch-ийн тоглогчдын 22% нь ямар нэгэн график карт ашигладаг гэсэн статистик мэдээ байгаа. Энийг яриад мэдээ бол болж байгаа. За өнгөрсөн сард нээлттэйсэн тоглоомуудын хувьд болохоор Nier Automata байгаа, Styx, Shards of Darkness, Ghost Recon Wildlands, Mass Effect Andromeda гарсан байгаа. Гинко дээр Legend of Zelda-гийн Breath of the Wild гэдэг нэг Switch-тай зуг гарсан байгаа. Тэгээд Switch-тай бас Super Bomberman R гэдэг Bomberman-ийн тоглоом гарсан. Тэгээд Lego Worlds бас яг 3 сард нээлттэйсэн юм бэл. Зөв. За өнгөрсөн сард харин юу тоглоо гинко? Өнгөрсөн сард юусэн шин Zelda гэж жоох явуулж үзсэнтэй бүр нэг дүнж эхлэл явж байгаа болохоор. Шин Zelda. За харин би болохоор Red Orchestra 2-ыг жоох явуулсан байгаа. Achievement-ийг харсан чинь саунд багтмаар харагдаад. Тэгээ бас жоохон тоглосон тэр талаар ярина. За иймэрхүү зүйлсийг яриад өнөөдрийн подкаст бол болохоор байна. За мэдэн дээр одоо тэгинхэ. За тэгээ. За гинкогийн мэдээ. За саяхан StarCraft-ийн одоо StarCraft 1-ийн remastered төлбөрийг энэ 100 гарна гэж Blizzard-ийн зүгээс зарласан байгаа. Тэгээ энэ дээр яг хөө дүрслэн сайжраад 4K болж байгаа. Тэгээд ганц хоёр яриагийн одоо аудиог нь бас сольж байгаа юм байлаа. Тэгээд юу нь бол анх 98 онд гарсан тоглоом зарим нэг хүмүүс одоо ингээд бас тоглох нөө график нь гологдоод тоглохгүй бас тэгээд тойроод байсан байж магадгүй. Энэ удаа ингээд ер нь нэлээд гайгүй сайжруулж байгаа юм байлаа. Гинко ч StarCraft нэг хэрэг тоглосон гэлээ. Би бол нэг нь яг тоглоод дуусгачихсан. Бүр дуусгачихсан. Тийм бүр дуусгачихсан тухайн үед. Мультиплеерээр хэр үздэг гэсэн. Мультиплеерээр бол их тоглолтдог. Би нөө голдоо зохиолт нь бол зохиолын дуусгах гал тоглоод байдаг гэсэн л тоо. Тэгээд бас юу юм бэ л яг энэ хуучин одоо StarCraft remaster болоогүйг Blizzard үнэгүй болгож байгаа гэсэн байсан. Тэр нэг удахгүй ороод ирэх байхаа та. Steam-ээр авч болно гэсэн үг. Биш юу гэдэг StarCraft болохоор нөө Blizzard-ийн өөрийнх нь Battle.net дээрээс. Тэгээ Battle.net ч одоо болж байгаа гэж үстэй тийм. Battle.net одоо болцсон юу болцсон бэлээ. Blizzard launcher гэдэг болцсон. Өмнөдөө StarCraft-ыг бас нүбрэг тоглож үзээрэй гэдэг нь хэлжсэн чинь график нь яг голоод исэн санагдаад байна. Графикаас гадна геймплей амар хэцүүснэгдээд байна надаа. Геймплей бол ерөөсөө тийм байхгүй шүү. Яг нэг тоглогчийн горимж гайгүй л байна. Олон тоглогчийн горимж мультиплеер бол нэг тоглох шаардлагагүй зүгээр яг зохиолын сонирхоод үзэл маш сонирхолтой тоглоом. Одоо бас 100 гарахаар нь сонирхож үзэж болох бах тийм. Нэг тоглогчийн горим бол тажигсан чинь. Олон тоглогчийн горим бол заавал бараг тэдмэтийн тэддэг секунд тийм одоо үйлдвэрлээд барьсан байх хэвээр. Тэгээд тэгсэн байхсан ингээд амар стресстэй санагдаад байдаг. За StarCraft нэг иймэрхүү яг хоёр нь бол сүүлд 10 онд гарсан шүү дээ. Тэгээд шууд хоёроос нь эхэлсэн хүмүүс бас зөндөө байгаа бах та. Нэгийг яг сонирхоод үзэл юу нэг дээр нь яг юу болж исэн юм бэ? Тэр Jim Raynor дээр яг хоёрын нэг зохиол үргэлжлэл байгаа шүү дээ. Тэрний өмнөх зохиолыг яг бас мэдэх боломж. За дараагийн мэдээ саяхан Destiny 2 бас зарлагдсан. Тэгээд эхлээд нөгөө постерийн зургийг хулгаад алдагдаж шүү дээ. Лик гэдэг нь зургийг алдагдсан. Тэгээ 9 сарын 8-нд гарах байх гэсэн таамаг яваад илээ. Тэгээд тэрний дараа нэг хөдөлгөөгөөс Bungie-гийн зүгээс албасын логог ингээд гаргацсан. Тэгээд логон дээр нь яг Destiny 2 гэдэг ард нэг тийм сүрч байгаа хотны зураг байсан л та. Тэгээд хүмүүс болохоор яг тэр нөгөө сүлжээ хот гэдэг газар надаа ингээд
дайралтанд сүмж байгаа юм байна гэсэн нэг тийм таамаг төвшөрлөлөө зохиолын хувьд бол Destiny 1-ийг чи хэдэн хүртэл дэмжинэ гэж яриад л. тий энийг бас яг ярих гэж бодож ирсэн. Destiny-г бол өөрөө 14 онд 9 сар 9-нд гарч ирсэн юм байлаа. Тэгээд одоо хүртэл бол нийт нэг 4 expansion гарсан байдаг. Анх бол яг ингээд гарахтаа бараг 10 жил бид энэ тоглоомыг ингээд хөгжүүлж хийнэ, цаашаа зөндөө юм гаргана гэж нэлээд их тийм хүлээлт үүсгэж ирсэн шүү дээ. Тэгснээ сүүлдээ энийг өөрсдөө үгүйсгээд авгүй бид нар зүгээр энэ Activision-тай хамтраад зүгээр 10 жилийн тийм хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Юу гэж нэг тоглоом дээр ингэж 10 жил ажиллахтай гэдэг. Сүүлдээ яриа нь өөр болоод ирсэн. Тэгээ одоо бол Destiny 2-гээ зарлалцсан байгаа. Тоглолтын хүмүүс нь бол нэлээд л жоохон хайптай л ах шиг харагдсан л та. Тэгээ яг нэг онцгой ч юм уу яг юу гэмэрч юм даа. Destiny 1-ийн 4 нь 2 руугаа яг орно. Гэхдээ нөгөө юу н орохгүй юм бэлээ. Гаднах үзэмжил зөвхөн орох юм бэлээ л та. Өө тэгэхээр чи ямар ч Бусд одоо үзүүлэлтүүд нь орохгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээ бүгдийг яг шинээр эхэлж байгаа. Хоёроос бүгдээр адилхан эхэлнэ гэсэн үг болчихж байгаа юм байл л та. юм байх нь тий. Destiny 1 яг гараад бас нэлээд л хайптай байгаад байсан тий. Хүмүүс ч нэлээд яриалсэн. Тэгэхгүй надад ч шал утгагүй тоглоом шиг санагдаад байна шүү дээ. Зөвхөн мультиплеер фокустай. Тэгээд дайснууд нөгөө bullet sponge гэж ярьдаг. Буудаалдаг үхэж өгдөг. Даалгаврууд нь хоорондоо адилхан. Нэг газар очиод дайс зэрхийг хүлээгээл тэгэл дараа ч хэсгэр ороод тиймэрхүү уйтгартай санагдаад тийм. Одоо болохоор зүгээр санагтаад би бас нөгөө Destiny-г авцсан байсан. Тэгсэн чинь энэ гарч байгаа expansion-ууд нас нэлээд үнэтэй гардаг байхгүй $30 $40 ч орол бүтэн тоглоомны үнэтэй гараад байдаг. Яг хоо яг тэр Taken King гэдэг нэг тийм expansion нэлээд үнэлгээ сайтай байсан юм байлаа. Тоглож үзье гэдэг нэг диск нь байгаалаа. Тэгээд тэгсээр л хоёр нь гарах гэж байгаа шиг. Манад зэрэг нэг сүртэй тоглосон бас нэг сүртэй байхгүй л гэж бодоод байна. За нөө Sonic дээр бас мэдээ ирсэн байгаа. Нодлон 25 жилийн ойн болоод хоёр Sonic зарлж байсан шүү дээ. Sonic Mania гэдэг яг тийм 2D хажуунаас нарсан гүйдэг хуучных шиг Sonic. Тэгээ нэг нь болохоор Project Sonic 2017 гэдээсэн. Тэрийг болохоор сая Sonic Forces гэдэг нэртэй нэг тийм 3D гүйдэг тоглоом билээ. Яг энэ оны сүүлээр гарах байх гэж байгаа гэсэн одоо бол хойшлогдох юм шиг санагдаад байна. Яг тэгвэл сая нөгөө энэ хавар гарах хэрэгтэйсэн Sonic Mania гэдэг тоглоом бас 100 гарна гэдээ хойшлогдож байгаа байхгүй. Тий. Яг Sonic Mania нь илүү хүлээлттэй байсан баг. Илүү нөгөө яг анх Sonic 1-ийг тоглож ирсэн, 1-2-ыг тоглож ирсэн хүмүүс бол яг л нэлээд гоё харагдаж байгаа байхгүй. Тийм Sonic-ийн тоглоомч сүүл ер нь хэр их гарлаа. Гэхдээ сүүлд нэг 3D яг тийм Sonic үзэндээ гараал исэн юм шиг байл. Тийм зөндөөлөл байсан шиг санагдаад. Ойгоороо гарч чанаа бас их л онцлогтой байх тий. Тийм надад болохоор яг тэр хоёр хажуудлаас нь харсан хуучныг санагдуулсан тэр Sonic л гоё санагдав. 3D Sonic яг энэ сүүлд гарсан Sonic Forces-ыг харсан ч гэсэн нэг наалдаж өгөхгүй л бас эмчтэй гэж хараад тэгээд. За миний бэлдсэн мэдээ нэг иймэрхүү жон цөөхөн бол. Их том арга хэмжээ болоог болохоор геймк юм дээр гайг бол тий. За хамгийн чухал мэдээнээс нь эхлэе гэж бодож байна. Бас л Америкийн тухай мэдээ юм л да. Тэгэхээр энэ ISP-гүүд буюу одоо интернетийн үйлчлэг үзүүлэгч компаниуд хэрэглэгчдийн зөвшөөрлөгөөр веб түүх, за бусад хувийн мэдээллийг зар сурталчилгааны болон бусад байгууллагуудтай хуваалцах бодлогыг хориглоно гэсэн Обамагийн үеийн ийм хууль байгаа байхгүй. Тэгээд энийг одоо цуцлах талаар хуулийн төсөл гараад тэгээд Америк одоо бүгд найрамдах намынхын нэг санаачлаад Сенат нэгийг батлаад одоо цаашаа нөгөө House of Representatives буюу Сенатын баталж гарсан хуулийг санхүүжүүлэхийг шийддэг хүмүүс нь шийдэх шатан дээр явсан. Нэлээд бүр дээшээ урагштай явж байгаагаар энэ хуулийн төсөл гараад байна. Яг одоохондоо ч бид нарт нэг хамаатай биш ч гэсэн Америкчуудын хувьд болохоор бас нөгөө нэг Sopa Pipa-гийн скандал нь тэргээл болж исэн те нөгөө Stop Online Piracy тэргээл тэрнтэй холбоотой зүйлс яригдж байгаа. Тэгээд хүмүүсийн шахалтаар бол аргагүй бусдаг болжсэн. Тэгээд одоо төрөн солигдоод ингэсэн үү яасан хүмүүсийн интернет түүхийг нь зар сурталчилгааныхын зар нь ер нь бусад хүмүүс зарах боломжтой болох хэрхэл аимшигтай санагдаж байна л да ерөөсөө. Тэгээд ямар үндслэлтэйгээр ингэж байгаа вэ гэхээр ажил олгогчдыг дэмжих одоо бизнесийн орчингийн дэмжих тэгээд эдийн засгийн өсөлтөнд туслах үүднээс бид нар бол нэг бол оруулж ирж байна гэсэн юм бол яригдсан байсан. Тэгээд ямар нэртэй сенатын гишүүд энийг дэмжиж байгаа энтрийг харуулсан одоо VPN-ийн компаниуд нэг IP-н тэр нуух үйлчлэг үзүүлдэг компаниуд өөрсдийнхөө рекламад өөрчлөлт оруулсан явж исэн.
Тэгээд интернетийн түүх гэдэг чи одоо өөрийнхөө компьютер дээрээс устгасан ч гэсэн цаад үйлчлэх үзүүлэгч компанийнхаас серверын дээр л байж л байдаг юм арчих боломжгүй. Тэгээд хаагуур ямар газраар явдаг, хэддэх өдрийн хэдэн цагууд нь ямар вебсайтуудаар ордог, тийм хаашаа хамгийн их ордог ч тийм энэ бүх мэдээллүүд одоо рекламын байгууллагууд бол нээлттэй болно гэсэн үг. Тэгээд ер нь бол энэ дээр цаашлаад ярихад бол угаасаа Google, Facebook энэ төр хүмүүсийн хувийн мэдээллийг цааш нь зардаг гэж бол ярьдаг шүү дээ. Тэгээд тэр нь ч бол үнэн. Quartz гэдэг нэлээд том мэдээний вебсайт гэдэг. Тэрний 16 оны 1 сарын 29-нд гарсан нийтлэл дээр болохоор Facebook нэг хүний мэдээллийг рекламны байгууллагуудад $12 зардгаа гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо үнэгүй үйлчлэгийг ашиглаад үнэгүй вебсайт хүмүүнтэй холбогдож хэрэгцээ хааж байгаа гэж бодооддаг. Гэсэн бидний тэр бүх хувийн зүйлс мессежүүд хаашаа ордог, хинтээ харьцдаг бүх хувийн мэдээлэл маань тэр хүмүүсийн болохоор $12 үнцэнтэй болж таарж байгаа юм л да. Тэгээд за яг Facebook ч юм бид байж Google ч бас төстэй байт юм ээжж. Тэгвэл одоо бүр цаад хуулийнхаа хүрээнд одоо бүрийн эрхтэйгээр интернетийн түүхийг одоо цааш нь зарах боломжтой болох хэрэг л эвгүй санагдаж байна. Тэгээд энэ асуудлын гол үндэс нь юу н хаана вэ гэдээ таагаад үзэхээр юу н интернет үнэгүй байгаатай эсвэл их хямдхан байгаатай холбоотой гэж хүмүүс л яриад байгаа л да. Жишээ нь вебсайтууд нь тэргэлдэг чинь бид нар ерөөс ямар ч мөнгө төлөх subscription дээр төлөх дурггүй шүү дээ тийм. Тэнгүүр чинь нөгөө вебсайтууд чинь өөр дээр реклам тэр байгуулж хандлага нэгдүүлж орлогоо олдог. Тэгээд хүмүүс тийх сонирхол байхгүй ангууд реклам үзүүлэн тэр хүмүүсээс мөнгө авна гэсэн үг. Рекламуудын үр дүнтэй байхын тулд нөгөө тухайн хүнд нь таарсан рекламыг үзүүлэх хэрэгтэй. Тэхийн тулд тухайн хэн бэ гэдгийг мэдж аваад тэрэн дээр нь үндэслэн рекламыг үзүүлэх хэрэгтэй шүү дээ тийм. Яг Америкт санхүүгээр сурж байхад хүртэл нөгөө маркетингийн профессор тэгж ирсэн аахгүй. Би нэг удаа сансаргүй ягаан занганы тухай реклам нийтлэлчлөө орд уншаад үзсэн чинь 7 хоног жагаа занганы реклам гарч ирээд одоо ийм байдлаар харж болно гэд чи хүртэл ярьжсэн санд орж байна л та. Тэгээд хүмүүсийн хувьд болохоор энийг яаж эсэргүүцэх боломжтой вэ гэхээр за өөрийгөө одоо төлөөлж байгаа тэр дүүрэг тойргийнх одоо сенаторт захиа өч гэсэл утсаар ярьж одоо би нэг дэмжих байна гэдэг илэрхийлээч хүмүүс үнэ гэсэн юм бол явж исэн. Тэгээд захиа өч бол үр дүнтэй биш. Ер нь залхатлал залгаад байл гэсэн юм бол ярьж ирсэн. Тэгээд энэ хувийн эрхчлөө хувийн нууцыг хамгаалах бол нөгөө Обамагийн намынхан буюу энэ ардчилсан одоо демократууд нь ардчилсан намынхан хийжсэн хуулийг одоо Трамп буюу энэ бүгд найрамдах намынхан усад гарч ирээд бол эргүүлж ийн гэсэн үг. Тэгээд ийм их юм бол болж байгаа л House of Representatives нь одоо яаж шийдэхээс хамаарат хүмүүс ямар хариулт үзүүлэхээс хамаарат энэ хууль батлагдах уугүй юу? Энэ өмнөх байсан хууль нь цуслагдах уугүй юу гэдэг нь бол тодорхой болно. За дараагийн мэдээ бол энэ 4chan-ы тухай. 4chan бол ерөөхдөө Reddit шиг мөртлөө илүү их одоо муу хүмүүсийг цуглуулсан гэхээр форум гэж хэлдэг. Янз янз айрсангөр ялгуурлагч, хөөсөр ялгуурлагч тэгээл элдв гаш сантай хүмүүс ч байд юм уу те. Тэрх улсуудын цуглуулга гэж бол интернет их юм бол зартайгаар нь бол мэднэ. За тэгээд энэ тал дээр юу болсон бэ гэхээр нөгөө нэг Трамп ерөнхийлөгч болсныг эсэргүүцээд жүжигчин Shia LaBeouf нөгөө Transformers-ийн гол дүр тоглодог залуу. Нэг юм компанид л явуулаад байгаа юм байна л да. Тэгээд Трампыг л эсэргүүцсэн. Тэгээд энийг нь болохоор 4chan нэр нь алхан тутамд нь эсэргүүцээд явж исэн юм байна л да. Яасан вэ гэсэн чинь хамгийн эхлээд he will not divide us. Тэр биднийг хувааж чадахгүй одоо шашнаар нь үзэл бодлоор ч гэдэг юм ялгуулж чадахгүй гэсэн утгатайгаар энэ урайг одоо хилүүлэх тийм веб камер байрлуулад тэгээ стрим хийсэн юм байна л да. Хүмүүс очиод тэрэн дээр нэг үгийг хашгираад эсэргүүц илэрхийлдэг юм уу те. Тэгээд тэгсэн чинь 4chan-ийн тэр ирж хашгирж байгаа хүмүүсийг нь мэдээд хэн гэдгийг тодорхойлоод мэйл хаягаар янз юм явуулдаг ч юм уу, гэр орны юм явуулдаг ч юм уу дарамтлсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг хийх боломжгүй болоод янз бүрийн хүмүүстэй хамтарч ажилласан ч бас дарамтааслаад болоогүй юм хаашийн болоогүй. Тэгээ явсараад яасан бэ гэж чи нэг эзгүй хээр газар туг зоогоод тэр туг дээр болохоор He will not divide us гэдэг үгийг бичээд тэгээд Трамп эрхийлж явах 4 жилийн хугацаанд энэ туг бол мандж байна. Тэгээд мандах бүх хугацаанд нь энийг шууд дамжуулж стример үзүүлнэ гэсэн байгаа байхгүй юу. Тэгэл гисэн чи 4chan-ийн шууд ажилдаа орсон. Яасан бэ гэсэн чи ердөө 37 цагийн дараа тэр тугны байрлалыг олоод буулгаж хэлсэн байна гэж хэлээ. Тэгээд яаж олсон нь бол их сонирхолтой. Shia LaBeouf өөрөө болохоор тэр тугаа зоочод энэ Tennessee мужийн нэг хоолны газраас нь твит бичсэн байл л дээ. Ийм боллоо шүү гэдэг. Тэгээд гисэн чи за ямар ч син мужтайгаа юм мэдж аваад тэгээ угаасаа шууд дамжуулж үзүүлж болохоор цаа тэнгэрийн л гочлон харагдаж байгаа угаасаа. Тэгээд цаагуур нь ямар онгоц явж гин, шөнө болонгууд цаагуур нь ямар однууд харагдаж гин гэдэг дээр нь үндэслээд ерөөдөө байрлал ингээд тодруулж эхэлсэн байгаа байхгүй юу.
Тэгээ нэлээд амжилттай явж хагаад тэр хавьд нь байсан бас нэг Fortune-ы нөхрийг нөгөөдөл илсүүлээд за чи энэ аваар яваад машиныхаа сигналыг ойлуулаад яваад гэсэн байгаа байхгүй. Тэгэл лайв стрим явж байгаа юм чи цаан дуун ороод ирэнгүүт нөгөөдөл байрланд өгчин гэж яваанда эцсийн дэндээ олоод тэгээ тэр тогийг аваад буулгаж одоо олзулсан байл та. Тэгээд нэг бодлын шал утгагүй ч юм шиг нэг бодлын интернетийн хүмүүсний идэхээр ямар хүчтэй юм бэ гэдэг нь харагдаж байна. За тэр зураг мөргөн дээр болохоор их нарийн цаагаар ингэж 3 онгоцны утаа өнгөрсөн байхаар тухайн үед нь тенситэйгээр ямар 3 онгоцтой зөрсөн байх магадaltaй байж гэдэг юм те. Одоо нэг мэдээлэл тэр үнсэж олсон байгаа байхгүй юу. За тэгээд Fortune ийм деми юмд цаг зарцуулахаас гадна өөр бас хэрэгтэй юмнууд те одоо өөр тийм гемтэргийн эсрэг энэ төр тэмцэгэн дээрс Fortune хаяа оролцсон л байгаа сонсогдоод шүү дээ те. Тэгээд нэг удаа шал деми юм хийж байгаа нь энэ хүчшигээр л гарч ирсэн байна. Сайн зорилгоорч сар зорилгоорч хүн болгон ингээд жоохон оролцоод байвал ямар амар амжилтанд хүрч болдгийг бол харуулсан түүх байна. За дараагийн мэдээ болохоор хамаагүй энгийн зүйл байна. Энэ л болохоор компьютер угсардаг симулятор тоглоом байл. Тэгэхээр PC Building Simulator гэсэн нэртэй байгаа. Энийг болохоор интернетээр авч болон демог нь татчиж болно. Эсвэл $1 ч юм уу хүссэн дүнгээдлээ худалдаж авч болох боломжтой мэлээ. Тэгээд би их л нөгөө толгоогоо майжвал компьютер яаж угсарна хэм итгэл ажиллаад явуулсан чинь яагаад ч юусоо энэ компьютер угсрах талаар ийм симулятор тоглоом гэж болох юм шиг гэж бодож байгаагүй юм байна л та. Тэгээд бичлэг энэ үзсэн чи их сонирхолтой тэр кейсээ тавиал болтнуудыг хийгээл их автангаас хөрвүүлээд дээр нь RAM, CPU гээл тэр хаалт малтыг нүртэл нээж байгаа талаар бүх юм байгаа байхгүй юу. Тэгээд одоохондоо болохоор зүгээр цөөхөн инди хүмүүс хөгжүүлж байгаа болохоор одоохондоо болохоор тийм ч олон төрлийн сонголтууд байхгүй. Гэхдээ хаана юу н ордгийг бол нэг мэдээд авахд бол хэрэгтэй шиг санагдсан. Тийм ер нь мөрөөдлийн компьютер одоо байхгүй мó өгсрий гэж хүмүүс тоглоулах шиг санагдчихсэн л та. Тийм тэгээд заавал нь тоглоомосоо гараад одоо мод руу нь тэрнийг барьж аваад Amazon тэртэй ч юм уу холбоод те одоо сүүлийн ямар рейдингүүд орж иж чинь хамгийн сүүлийн үүн тэртэй ингээд нийлүүлчихэнгүүт одоо ямар компьютер ямар байдлаар угсарч болох вэ гэдэг дадлага гэж их сонирхолтой тоглоом шиг санагдсан. Тэгээд энийг компьютер угсарлаар бочааж ер нь бол татчаач үзье гэж бодчихлаа. Тэгээд их хөөрх эд ангуудаа байрлаад ямар хэдэг сонгоод хажууд нь тэр нь хэр зардалтай болж байгаа юм чинь хараад их хөөрхөн санагдаадсан. За дараагийн тоглоом болохоор Dungeons and Dragons тоглоом бол одоо дижитал хөлбөр нь гарна гэж байгаа. За Dungeons and Dragons-ийн болохоор би бас Америк дахта хийж үзээгүүдээ харамсан юм нэг байхгүй юу. Тэгээд чинь нөгөө яадаг тоглоом мөн нэг нь нэг юм уншаал нөгөө нэг юм шоо шидэнгуудаа нэг юм жижиг амтнуудаа явуулаад. Тийм монголоор бол одоо хөлөгт тоглоом гэж нэрлэх юм аашин. Гэтэ тийм Monopoly ч юм уу сайтын тийш тийм хөлөгт тоглоом бол байхгүй байхгүй юу. Зөвхөн хүмүүс ирэхэд өвцөг цаас ураад шоо ураад цаад өгсөн дүрмүүдийн хүрээнд өөрсдийнхөө төсөөлөг ажиллаад дадлын өглөө бүтээгээд явдаг бол тоглоом 74 онд бүтээгдсэн юм байлээ. Тэгээд дүрмүүдийн шинжилгээтэй явдаг. Одоогийн байдлаар болохоор 5 дахь үе дээрээ бол явж байгаа юм байлээ. Тэг яг өмнө нь тэр 4 дахь үеийн дээр нь бас энэ дижитал хөлбөрөөс гарах орлогууд бол явж лээсэн юм байлээ. Тэр нь 7 онд байсан Dungeons and Dragons Insider гэдэг. За тоглоомын чаашийн бол гарч ирсэн. Тэгээд яг яаж тоглолтог вэ гэхээр хүмүүс өөрсдөө дүрээ бүтээгээд за 6 үзүүлэлттэй байгаа байхгүй юу? Хурд хүч одоо ухаан ч гэдэг юм уу тэг их хвчлэн 6 зүйлүүдээр өөр хүнийг сонгоод би одоо иж хитэн эсвэл харваач эсвэл тийм баатар байна ч гэдэг юм уу өөрөөсөө дүрийг бүтээгээд янз адлын худалд ороод нэгэн тоглоомын удирдаад за тийм гараад ирлээ та нар яах вэ гэж хэлэнгүүт нөгөө нэг шоомоогоо орхиол тэр азтай хөвгөн тэгээ харагдал явт юм байл л те тэгээд өмнөх тоглоом болохоор яах вэ тэр тоглоомоо удирдах явж байгаа хүмүүс тэр дүрээ бүтээх нь их хэрэгцээтэй байсан юм байлээ. Харин одоогийнх нь болохоор Dungeons and Dragons Beyond тэгээд 100 бета нь гарна. Тэгээд ер нь бол бүх device browser-ууд дээр бол ажиллаж болдог байхаар гаргана гэж байна. Тэгэхээр зөвхөн Android, зөвхөн iOS тэр гэсэн юм бол байхгүй. Browser-оор ч гэсэн ороод тоглох боломжтой гэсэн юм бол яригдчихсан. Тэгээд энээс бас уламжлаад цаашаа бодлоо л ер нь Монголын үндэсний тоглоомуудыг ч юм уу ингэж хөрвүүлж болох ямар боломж байд юм бол гэдээ бодохоор манайх ч сарцаагаа нүүдэлчс соёлтой болохоор нэг тийм сууж тоглоод юм бол байдгүй шиг санагдсан. Гэхдээ шагаан тоглоомууд тэрийг ашиглаж болох юм шиг санагдаад байна. Гэхдээ шагаач одоо тэр яаж өөр талаас нь ямар чадвар авч ашиглах вэ гэдэг нь хамаардаг болохоор тэгж дижиталар их боломжгүй л шиг санагдаад. Яг уу бильярд энэ төр шиг тийм хавтгай тэгшин гадаргууд дээр бүх бөмбөг нь адилхан ч тийм байдаг бол амархан те. Шагаач гэдэг нь манай бусдын үсний тоглоод бол тэгж хөрвүүлэхэд эдрэтэн шиг санагдаад байгаа юм да. Яг хөө тэгээд Монголын ямар тоглоомоос юм байж болох вэ гэд бодсон чиг сонирхолтой санагдсан. Dungeons and Dragons гэр зүгээр юу санагдаад байна нөгөө Японы нэг тийм Record of Lodoss War гэдэг цуврал ном дараа сүлт 8 метр байсан.
байдаг хөөх дэлийн дээр За. жоохон классик одоо Tolkien-ийн нэг тийм юунууд байгаа шүү дээ. Дөрөд байгаа шүү дээ. Нэг эльф байгаа, нэг dwarf байгаа. Тиймэрхүү нэг тийм нэлээд сонгодог юу гэдэг цуврал гэдэг. Тэрийг бас яг эдаах зохиосон хүмүүс нь Dungeons and Dragons тоглож байгаа тэндээсээ ингээ санаа аваад ургуулад тэрийг зохиосон гэж яриадсэн санагтаад. Тийм ер нь бараг одоогийн RPG тоглоомын бараг өвөг хэсэг хэлж болно шүү дээ. Тийм ерөөсөө өөрсдөө дөрөв тэгэл адал явдал орж ийн өөрсдөө төвшин ахиж ийн тэр нь яаж энэ дөрмүүд энэ бүгдээр заагаад өгцөө байгаа байхгүй юу. Тэгээд Америкт хүүхдүүд бас нэлээд л тоглолт юм билээ. Ивчл нөгөө нэг нердүүд буюу номын гарууд нь тоглолдог гэсэн ойлголт бол байдаг. Тэгээд надад бол уг нь сонирхолтой санагдаад. Сүүлд нэг юун дээр тоглолт мөнтэй нэг Stranger Things гэдэг нэг цуврал байдаг шүү дээ. Тэрийг үзег байгаа даа. Тэрэн дээр нэг тийм хүүхдүүд нь ийм тоглолтын санагдаад байна. Хөлж байгаа болохоор сайн мэдэхгүй нэг. Тийм тэгээ одоо гараад үзэхээр бас оролдож үзээд бидний мөнгөний биш мэдэх боломжтой юм шүү дээ. За дараагийн мэдээ энэ Overwatch тоглоомын тоглогчдын 22% нь тоглоом зориулж юм тусгаалсан график карт ашигладаггүй гэсэн байна. Тэгээд энэ бас Overwatch-ийн амжилтыг бас харуулж байгаа болоо гэж бодож байна л да. Overwatch-ийн хувьд одоогийн байдлаар 25 сая хувь бол борлогдоод байгаа юм байна. Тэгээд тэрний 22% нэхэр 5-1 гэж чи бараг 5 сая хүн. Тийм. График карт ашиглах өөрийн тоглоомыг тоглож болоод байна шүү дээ, тийм. Тэгээд Blizzard бол анханаас ийм зорилгоор эхэлсэн юм билээ л дээ. За энэ тоглоомыг recommended буюу одоо санал болгож байгаа үзүүлэлтээр нь тоглоход 60 FPS-с унахгүй байх хэвээр. За минимум буюу одоо хамгийн бага үзүүлэлт шаардах дээр нь 50 тоглоход 30 FPS-с унах ёсгүй гэсэн зорилттой эхэлсэн байлээ. Тэгээд ер нь бол нөгөө нэг муу компьютер дээр сайн явж болдог байхаар оптимайз хийж янзлах тусмаа сайн компьютерүүд дээр болон сайн байна гэсэн үг шүү дээ. Бас нэг сумаар хоёр талаа буудж байгаа. Тэгээд анханаас ийм зорилттойгоор эхэлсэн учраас энэ тоглоом одоо бараг 5 сая хүн ямарч тоглоом биш компьютер дээр тоглох боломжтой болж байгаа. Тэгээд нэг бодлын одоо нөгөө нэг PC-ийн Dota 1 CS 1.6 дээр тоглоод байгаа хүмүүс яагаад тоглоод байгаа гэхээр PC болон тийм график карт үнэтэй компьютерээр тоглох боломжгүй. Ажиллаж болж байгаа тоглолтуудад хүмүүс тоглож байгаа шүү дээ, тийм. Тэр шиг Overwatch гэсэн одоо тэр зах зээлийг онлоод олон хүмүүс тарцсан байгаа шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээ ярьсан чинь бас Overwatch ч өөрөө анзаарвал нөгөө арт чиглэл нь маш энгийн л та. Тийм өнгөлөг мөртлөө энгийн дөрөвдтэй шүү дээ. Харьцуулсан зургийг харсан чинь нэг ч амар ялгаатай харагдахгүй байгаа юм чи ерөөсөө. Бүр нэг амар тийм детальтай одоо Mass Effect-ийн тийм дөрөвд чиг бол деталь хэрэггүй мөртлөө энгийн байдаг те. Тэгээд Overwatch-тэй төстэй Paladins гэдэг нөгөө тоглоом Steam дээр тоглож үзээд тэр гарсан юм уу? Бета нь явж байгаа юм билээ. Би бетагаар яваад тэгээд яг хуу 15 минутаас нэг удаан тэр тоглоод байдаг жоохон хурдтай. Хөнгөн сонирхолтой юм билээ. Гэхдээ нэг удаан хугацаанд тоглоод тэр тоглоом шиг ба санагдаагүй. Achievement-уудыг хараад бас санаад багтаалагдсан юм байна. Тэгээд яах вэ? Яг Overwatch дээр нэмээд хэлэхэд нөгөө Orisa гэдэг шинээр дүр саяхан ороод ирсэн байлээ. Тэгээд дүрийг нь бол ингээл бас байж байгаа л нэг цагаа алдахгүй ингээл жоохон нэмэл байгаа юм шиг байлээ л дээ бас. Тэгээд сая нөгөө яасан шүү дээ юм бараг л 5.1 нь 22%. Тий 22% нь ингээд тусаа график карт ашигладаггүй гэдэг. Наадах чинь бас саяхан нэг юу яагаадсэн юм аа. Нөгөө Reddit дээр байсан баха да. Нэг гайгүй бас тоглолт яг Overwatch гайгүй тоглолдог залуу бичлэгээгээд оруулаад нэлээл сайн тоглолт юм шиг байл. Хамгийн гол нь үзүүлэлт нь өөрийнх нь үзүүлэлт нь компьютер нэлээ муу байсан юм уу яасан. Тэгээд тэрийн дээр Reddit-ийн бас ингээд мэдчихээд одоо өөртөө тийм байгаа хэрэгслүүдээ компьютер хэрэгслүүдээ ингээд өгөө нийлүүлээд компьютер нэг сайжруулсан гэсэн нэг тийм яриа яваад байсан. Хоёулын тий. Тий нөгөө 100 нодлон 100 бас нэг яасан шүү дээ. Stardew Valley-г бахан пиратлаад исэн чинь бас Reddit дээр баха хүмүүс нөгөө биеинд авч өгöd исэн тий. Тийм. Бас тийм Reddit дээр жоохон тийм хөрх юм болоод идэв санагц. За 3 сарын мэдээний үед бол ийм байна. Яалч бас сөөх юм болсон шиг байна тий. 4 сард ер нь арга хэмжээд байгаа юм уу гинка. За яг одоогор бол би юу вэ харсан юм бол байхгүй л. За 6 сараас нааш ер нь л чимээг л байгаа. Одоо аюугаар хүртэл. За өнгөрсөн сард нээлттэйсэн тоглоомод ярив. Ямар тоглоомод нээлттэйснийг гэхэд дурдчихын Nier Automata гэдэг open world action RPG тоглоом байна. Styx Shards of Darkness гэдэг stealth тоглоом байна. За Ghost Recon Wildlands гэдэг open world тактикийн буудал цантай тоглоом. Mass Effect Andromeda action RPG тоглоом. Тэгээд Legend of Zelda Game Breath of the Wild гэж шинэ зурлал гарсан байгаа. Super Bomberman R гэдэг. Тэгээд
Lego Worlds гэдэг гарсан. За наад хэдэн жижиг тоглоомч эхэлчихэ гэж бодож тий. За юуцсан шууд Lego-гоос эхэлчихв. Тэгээ Minecraft-ийн амжилтыг хараад надад чи тоглоом ихэр болсон. Уг нь бол тэгээ зөрөөд харахаар бас Minecraft ч Lego-гоос санаа авсан юм шиг шүү дээ. Тэгээд одоо хүртэл ягаад ийм тоглоом гарч байгаагүй юм бэ гэж гайхаад байсан л тоос. Тэгээд яг хуу энэ үнийн хувьд маш боломжийн $30 юм те. За ихэд бас нөгөө open world sandbox төрлийн тоглоом дуртай юм хийж болдог. Дуртай ба байрж болдог. Тэгээд Lego дуртай хүмүүс бол сонирхож үзэх ёстой тоглоом болов уу гэж бодож байна. Тэгээд өнөөх бүр тэгж амар муулсан ч юм байхгүй бас тэгээд бүр амар сайлсан ч байхгүй. Энэ Lego дуртай бол тоглоорой л гэсэн байлээ л те. Тий. Хязгаарг бол илүүлдэг тоглоом тоглосон шүү дээ. Бараг Lego-гийн баргийн нэг сет тоглоом авахад л $30 болчихно доо. Айгуу үнэтэй шүү дээ. Lego ч үнэтэй. Тий. Тэг яг дижитал ингээд дижиталар Lego угсраад тоглохоос байраа тоглох өөрөлтөө тэгээд надад бол илүү байрж тоглол зугаатай байдаг. Гэтэ бас хүүхдүүд тэр болон боломжгүй бол нэг сонирхож болох юм тий. Тэгээд Lego-гийн ингэж өөрсдийнх нь дижитал угсралдаг тоглоом гарч байгаа мөртлөө Lego бүгсний зодтойнд Harry Potter зэрэг гарсан. Тийм цуглууд бол байгаад байдаг тий. За дараагийн жижигхэн тоглоом гэвэл Super Bomberman R гэдэг. Бас логоны кино R-rated гарсан шиг Bomberman-ы тоглоом R-rated гарсан. Энэ R биш зүгээр нөгөө Reborn ч юм уу, Return ч нэг тиймэрхүү утгатай юм гэсэн. Яг нэг 50 үетэй. Тэгээд хурдан л дуусчихдээ юм шиг үлээ л дээ. Гол нь хүмүүс болохоор $50 гарч байгаа яасан үнэтэй юм л гэдэг лээ. Ямар үнэтэй юм. Харин тийм. Өдөрлөгөн жоохон нэг тийм яг гоё бас байжлахгүй байна. Зүгээр нөгөө талаа сайлж байгаа юм болохоор олуулаа ингэ тоглож болж байна. 8 хүртэл тоглож болж байна. Bomberman ч бас бөмбөг тавиалгүй гэдэг. Тэгээд зөвхөн Switch дээр гарч байгаа. Зөвхөн Switch дээр гарч байгаа тоглоом. Яг сүүлд ер нь Bomberman 10 оноос хойш гараагүй юм байл л дээ. Тэгэхээр бас нэлээд олон жилийн дараа гарч байгаа Bomberman болов уу. Тэгээд одоо хүмүүс мэддэг хүмүүс ч маш цөөхөн л шиг санагдал дээр битлэг байсан сандаг. Би хаяа мегагаа залхахаар Bomberman тоглох дуртай шээ. Гэтэ хоорондоо гэж байхгүй зөвхөн мангасуудын л байл дээ. Ер нь бол зугаатай тоглоом тийм тэгээд. Өстой зугаатай. Тийм. Энд дээр бас жоохон зугаатай байна гэхдээ жоохон хурдан дуусч байна. Тэгээд юу л вэ? Олоолаа тоглол бас зугаатай байна л гэж хэлээ. Тэгээд удирдлагын бас нэг жоохон тэгж сайн хийж чадаагүй юм шиг үлээ л дээ. Яг явандаа нэлээд хямдраад ирэх байх л гэж боддог шүү дээ. Иймэрхүү тоглоомд тэгдэг. Зөв. Тэгээд ч одоо энэ Bomberman шиг жижиг тоглоом чинь гар утасны тоглоомтой өрсөлдөж бас арай л юм да. Тийм. Тэгээд Switch энэ авж байгаа бол харьцангуй төлбөрийн чадалтайгаас авж байгаа бол $50 хийж байгаа юм. Тийм хүмүүс нэг Switch дээр шууд Bomberman авсан хүн бас нэг цөөгөл байгаа. Тийм үү. Ер нь бүгдээрээ Zelda аваад явчихж байгаа. За дараагийн тоглоом тэгвэл Zelda гэсэн үг. Тийм Legend of Zelda гарсан байгаа. Тэгээд Switch дээр гарсан давхар Wii U дээр гарсан. Тэгээд 14 онд л гарах ёстой гэж хойшлцаар байгаа л явандаа нөгөө Switch дээр давхар хөгжүүлэлт нь хийгдэж ирээд. Ингээ энэ жил гарч байна. Тэгвэл үнэлгээ бол маш сайн. Metacritic гэдэг нэг шүүмжлэгч нар байдаг шүү дээ. Тэндээс бол дандаа 10-аас 10 гэдэг. Ер нь сүүлийн үед ингэж амар сайн гэж үнэлгээ авсан тоглоом бол байхгүй гэж нэлээд шүүгж байгаа. За шинэ Zelda чинь open world action RPG юу те? Тийм яг юм open world болсон. Эхлээл дуртай юм хийж болно. Хаашаач гэсэн явж болно. Хүмүүс энийг яагаад хэлээ л дээ. Нэлээд нэг speed run хийдэж шүү дээ. Хурдан дуусгах. Нэлээд тэгж үзээд байлаа. Хэдэн минутын дотор 45 минут тийм сая 45 минутанд дуусгасан гэж ярьж байсан. Тэгээ яг Zelda дээр онцлох юм бол деталууд жижиг деталууд дээр маш сайн анхаарсан байна гэд нэлээд магтсан байлаа. Жишээ нь бороо орж байгаа үед одоо ингэ сэлэн бариа явж байгаа юм бол тэнд цахилгаан цахдаг тийм. Зөрөө дээр яг цахилгаан цахиж байгаа сэлмээ буцаага дайсан руу шийдэхээр бас тэд нар ингээд яардаг ч юм уу. Нөгөө видео гейм Donkey гэдэг нэг тийм ютубер үүдэн штэ. Тэрний Zelda тоглож байгаа бичлэг л их зугаатай байсан. Бараг л бүх юм хийгээд байгаа байхгүй юу. Гинко өөрөө тэгээ нэг тоглосон юм тийм. Яг би жоохон тоглоод эхэлсэн байгаа тэгээд. Тэгээ дуусгаагүй болохоор бүр яг тэгж бүрэн ярьж чадахгүй л байна. За тийм. Зохиолын хувьд одоо зохиолсод ах юм сүртэй байхгүй л тийм. Яг хөө Zelda-гийн тоглоомын болохоор open world өмнө гарч байгаагүй шүү дээ тийм. Өмнө нэг 3DS дээр гарсан нэг жоохон open world төрхөө байсан. Тэг яг юм одоо 3 дахьч би яс харсан гэж ярих юм уу те яг юм бүрийн хэмжээний тоглоом нь болохоор анх удаа гэж open world болж байгаа. Яг би энийг нэг Wii U дээр жоох эхлүүлсэн байгаа. Тэгээд анх демо үзүүлэхдээ тоглож үзүүлэхдээ Wii U дээр тэр нэг газрын зураг тэр байсан байхгүй. Тэрийг аваа хийцэн л байлээ. Тэр ингэсэн яаж байгаа гэсэн чи яг доошоо ингэж хараад авахгүй зөвхөн дэлгэцэн харж тоглоход илүү зүгээр гэж бодоод авцсан гэж л тайлбарлаж байсан.
За ерөнхийдөө бол үнэхээр сайн үнэлгээтэй байгаа тоглоом юм. Zelda-гийн фэнд бол тоглох хэрэгтэй юм байна тий. Тийм Zelda-гийн фэн биш байсан ч гэсэн анх яг Zelda тоглож үзээгүй одоо Zelda тоглож үзье гэж бол эндээс эхлээд маш гоё байна гэж нэлээд магтсан байлээ. Тэгээ наа чи PC дээр гараагүй зү. PC дээр гарахгүй зөвхөн Switch Wii U дээр л байгаа. Тэр чи хин тоглож идэв. Тэгээ одоо Switch өнөхөдөө нэлээд сайн зарагдаж байгаа шүү дээ. Тэгээд Switch авах бас нэг шалтгаан болж л байгаа л да хүмүүс яа. За дараагийн тоглоом Nier Automata. За зарим нэг хүмүүс дотор ус байна уу талаар их сенсац бол яригдсан байгаа. Тэгээд тэрний дараа бол тоглоом гарсан тийм. Ер нь бол 2003 онд анх гарсан Drakengard гэдэг цуврал Япон тоглоомын Nier гэдэг спин-офф тоглоомынх нь үргэлжлэл юм байлээ. За тэр Drakengard гэдэг цуврал нь болохоор 2003 онд гараад ивжсэн. Тэр Nier нь болохоор 10 онд гараад тэгээд 7 жилийн дараа үргэлжлэл гарч байгаа байлаа. Зохиолын нь үзсэн чинь дээрийнх тоглоод нэлээ фэнтези талдаа. Одоо гарч байгаа Nier Automata бол арай science fiction тал руу бол харагдсан. Яг нь зохиолын үед болохоор дэлхийн одоо роботуудыг эзэлдээд хүмүүс харлуу зутаагаад тэгээд алсын удирдлагатай роботуудыг илгээж тулгаж байгаа байдлаар тэгээд тэр тулж байгаа робот нь болохоор энд яваад байгаа хоёр робот гэсэн үг. Android юм билээ л тийм хоёр Android. За зохиолын үед бол ийм байна. Зохиол нь яг юу юм бэ л дээ. Drakengard цувралж өөрөө маш олон төгсгөлтэй. Тэгээд тэрнийх нь нэг төгсгөлийнх нь spin-off үргэлжлэн гэдэг Nier гэдэг холбоод ертөнц нь холбогдоод байдаг. Нэг төгсгөл нь болохоор canon юм уу те? Тэгээ ингээд төгсгөлөөс нь ингээд тэрнийх нь ингээд үргэлжлээд байгаа нэг тийм сонирхол юм байлээ л дээ. Энэ Nier Automata зөвөрө 5 төгсгөлтэй гэж ярьж байгаа. Тийм байсан. Тэгээд геймплей болохоор энэ Bayonetta, Devil May Cry 2-ыг нийлүүлсэн юм шиг байна гэсэн байсан. Тэр нь болохоор муу талаар биш сайн талаараа тулдаан их хурдтай, зарим нэг платформ буюу одоо үсрэх даалгаврууд ч юм уу юмуд биелүүлэх хэвээр. Тэгээд дээр үеийн тоглоомууд шиг зарим үед болохоор бүр дэлгэц зүрээс сумаас болтдаг боссуудын тулаан тэргээд тиймэрхүү зүйлс бол байна гэжсэн. За тоглоом өөрөө ерөөхдөө open world. Тэгээд хийх зүйл бол асар их байна гэжсэн. Янз янзын NPC-гууд тэр зөндөө байгаа. Саундтракийн болохоор их гоё байна гэсэн. Тэгээд яг нь Япон тоглоом нь тэргээд Dark Souls-ыг харахаар нэг анime маягийн юм шиг гэсэн тийм харагдж байгаа шиг биш. Зохиол нь харьцангуйс барууны action RPG тоглоом тоглох хүмүүс бол ойлгож болохоор нэг тийм дайжиг байна гэжсэн. Ер нь бол яг нь тэр өмнөх байсан франчайз дээр үндэслэн 7 жилийн тоглоомын үргэлжлэлч гэсэн. Заавал тэр өмнөх юмсыг л мэдээд их нарийн шаардлага бол байхгүй. Бараг stand alone бие даасан тоглоом шиг зүгээр л энийг тоглоод гоё гэж болно л гэж хүмүүс иржлээ. 10 онд гарсан Nier дээр болохоор яг Square-ийнээс өөрөөсөө бүгдийг нь хийжсэн. Тэгээ энэ бол болохоор хөгжүүлэлтийн Platinum Games гэдэг яг түрүүний дээр Bayonetta хийсэн хүмүүс ч хийж байгаа байхгүй. Тэгэхээр action талдаа маш сайн болцсон тоглоом байгаа. Тэгээ тэрийн ч үгүйс нэлээд магтчихлаа. Action маш гоё байна гэдэг. Bayonetta Geek 2 нэр их тоглож ирсэн. Би зүгээр нэг жоохон эхлүүлж үзчихсэн. Bayonetta чинь ч одоо бараг постэр л хийх хүмүүс мэдэх байхаа. Нэг л актер хөвгөл яваал толлдаад байдаг гэсэн. Тэгээд Nier Automata-гийн демог нь яг нөгөө PlayStation 4 дээр тоглож үзсэн. Тэгээ нэг тийм бол амархан тоглоом бол биш юм байл. Тийм бас жоохон хэцүү тал та. Тэгээ байж байгаад ингээд яг 3 дахь биеэс харж байлдаж байгаад тулалдаж байгаад тэнгуутаа камер нөрчлөлтөд нэг бол ингээд хажуунаас нь харцдаг. Нэг бол байжснаа дээрээс нь хараад нөгөө ингээд шмап гэдэг дээ шүү дээ. Тэр нэг сонирхолтой шиг санагдсан. Тийм камер нь ингээд тоглоомынх нь ерөнхийдөө одоо стилэн ч юм байрж одоо огцон өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэр нь жоохон сонирхолтой байсан л та. Сонирхоод үзсэн чи тэр дээрийн тоглоом нь ч гэсэн баг нөгөө өмнөх үеийнхээ тоглоомууд руу зориулсан love letter маягийн тийм референс юмд ихтэй байдаг гэж сонсчихсан. Тэр уламжлалнаас энд үргэлжилсэн шиг байна тэр нь тий. Тэг ягаад ч энэ гол дүрийнх нь тэр нэг cosplay хэмжил нэлээд газар аваад байгаа шүү дээ түн болгоно л. Тэгээд Японд 2 сард гарсан баха. Саяхан л 3 сард Америкт гараад нэг удааг одоо 17 онд ч лөө юун дээр PC дээр гарсан санагдаад байна. Бас нэг Японд тоглоом PC дээр гарч байгаа. Ховор үзэгдэл. Юу нь бас үйл идэх гараад байгаа л та. Гэтэ нөгөө PlayStation 4 дээр гарчингуудаа нэг хэд хоногийн дараа гарч ирэх хэрэг бас цагийн үед нэг тийм юм. Тэгээ хүмүүс график нь бас нэг сайн болоогүй нэ гэж хэлээдлээ. Над бол харахад нэг тийм комеди санагдаагүй шүү дээ. Тийм графиктор бол нэг гооглогдох харагдаагүй шүү дээ. PC дээр гарсан үйлбэр нь нөгөө яасан юм бэлээ. Жохон муу порт болсон. Тэрийг авч фэнүүд нь ч гарууд мод хийгээд тэгээ орог тэр илүү гоё болгоцсон байх гэдэг байхгүй. Тэг тэгж яриад байсан. Ер нь бол шүүмжлэгч бол ам сайтай байна. Тоглож үзэхэд бол болохгүй юм байхгүй. Гэхээр байна. За миний дараагийн сонгосон тоглоом болохоор Styx Shards of Darkness гэдэг stealth төрлийн тоглоом юм л да. Өмнө нь болохоор энэ Of Orcs and Men гэдэг тоглоом гарсан л. Тэгээд тэр тоглоомынхоо
prequel болгоод Styx Master of Shadows гэх тоглоом гарчсан. Тэгээд тэр тоглоомынх нь үргэлжлэл байхгүй юу? Наад чинь нөгөө нэг Shadow of Mordor шиг харагдаад байдаг тоглоом юм шүү дээ. Гол дүр нь болохоор Styx гэдэг нэртэй Goblin яваад юм байгаа. аа. Тэгээд Orcs and Men гэх тэр ертөнцийн болохоор Orc Goblin-д хүмүүсийн эсрэг энэ байлж байгаа нэг тиймэрхүүл байдаг л нэг fantasy ертөнц байгаа юм л та. Тэгээд ер нь бол нэг тийм дээд зэрэглэлийн тоглоом бол биш. Гэхдээ нэг зарим сонирхолтой элементүүдийг хүмүүсийн сонирхлыг татгуулсан тийм тоглоом гэдгээр бол хүмүүс их сайн мэддэм байлээ. Ерөнхийдөө геймплей болохоор тэр дээр үе Thief тоглоомыг сангадуулмаар гэдэг юм л та. Сүүл чин Thief-ийн тоглоомоор хүмүүсийн өрөөр хугалсан шүү дээ. Тэгвэл энэ classic Thief гэх төстэй гэсэн янз янзын хэрэгслүүд ашиглах puzzle юмнууд шийдэх те. За тэгээд action хэсгүүдтэй тэр үе дотор ороод хаана юуг нь хөдлөж яаж одоо даалгавар олж идэв. Тиймэрхүү зүйлтэй тэгээд тулаантай хэсэг бол нэх байхгүй яа тэр өөрөө нуугж явах хэрэгтэй учраас. За тэгээд зөндөө олон нуугдах газартай ашиглах шингэн пуушнуудтай тэгэл тэр үе дээр ашиглаж болох авдар сад хөрөнж механизмууд юу гэдэг. Тиймэрхүү зүйл зэрэглээд одоо даалгавруудаа биелүүлдэг. Тэгээд хэрэгсүүд нь тэр өөрөө бас крафт хийж болдог энэ тиймэрхүү зүйлс бол байгаа гэдэг хэлжлээ бас. Одоо баг иймэрхүү тоглоомууд чинь RPG элементүүдээс ч үе яхаад өөрийнхөө чадварыг нэг явж болно. Тэр нэгт ажгүй болсон гэсэн. Тэгээд бүр хүнтэй хамтраад коп маягаар хүртэл тоглох боломжтой гэжсэн. Тэр нь болохоор заавал хамтдаа эхлүүлэх шаардлагагүй. Нэг нь тоглож байгаа хооронд хамт хүн орж ирээд тоглож аваад хаяад гарсан ч болно. Тиймэрхүү гэжсэн. Тэгээд даанч одоо өндөр төсөвтэй дээд зэрлийн тоглоом биш учраас янз янзын алдаа дутагдал баагуудад зөндөө их байна гэжсэн л да. Жишээ нь тэр өсрэлт нь тэр шаардлагатай байдлаараа нэг зорьсон газараа хурж болохгүй бол нэг л болохгүй гэсэн үг шүү дээ. Тэрхүү зүйл акшн хэсгүүдээр нь бол байна гэжсэн л да. Одоо тэгээ ядж хахад тэр дайсан хийвэл оюухан хамгийн хэцүү дээрээ ч гэсэн их тэнэг байна, тулаан онцгүй байна. Тэгээ тиймэрхүү байсан. Тэгээд өмнөх ангиуд бол бас тийм ч сонирхолтой биш байна. Яг тоглоомын зарим механик сайжирсан ч гэсэн үйл явдлаараа л хүний нэг татгааргүй байна гэжсэн. Тэгээд яаж яах нэг гол дөрвөн Styx гэдэг гоблин өөрөө янз янз юм хилээд яриад явахаар хошигдох гээд байгаа шиг мөртлөө тэр нь инээдтэй биш нэг гэдэг байхгүй. Жоо ядцсан юм шиг. Тийм. Гэтэ нөгөө талаасаа эн чинь хүн биш гоблин шүү дээ тий. Тэгэж бодохоор яалч одоо гоблинуудын чанар юм болов уу гэж надад бодогдсон л та. Тэгээд Unreal 4 engine дээр хийгдсэн. Яг консолууд дээр угаасаа таарах харж PC дээр арай дээр харагдаж байна гэж илээ. Тэгээд ерөөхдөө өмнөх франчайзаа тэлэх маягтайгаар гаргасан болов уу санагдуулж байгаа нь юу вэ гэхээр тэр зохиол үйл явдлыг нь бол илүү их тайлбарлаж харуулсан. Катсинууд нь л тэр юугаа илүү чиглэж гэсэн байсан. Тэгээд яг нөгөө нууцаар явах хэвээр тоглоомчроос янз сонирхолтой газар үйл явдал нэмэх хэвээр тэрэн дээр бол харин урам хугалахгүй агаарын хөлөг янз янзын хотод өдөр шөнийн альч үедтэй тэгэл агуу магуй гэл янз янзын сонирхолтой газар дээр явж болно гэжсэн. Яг хоо Dishonored ч юм уу Thief ч юм ерөөхдөө тиймэрхүү тоглоом туртай бол бас арай өөр төрлийн нэг жанрын тоглоомоос үзэхэд бас алцах байх гэж бодож байна. Одоо бол нөгөө Shadow of Mordor тоглолоо таалагддаг хүмүүслэг сонирхож үзүүлсэн үсээр. Shadow of Mordor ч шал өөр тоглоом шүү дээ. Адилхан харагдаад явцсан юм. Чин stealth гэж Shadow of Mordor ч open world action тоглоом. Чигт бас жоохон нуугдчих явдаг гэжтэй өгнө. Сонголт бол байгаа л та. Гэхдээ Styx ч юм бол яг нуугдах дээр гол юм нь яваад байгаа байхгүй. Shadow of Mordor Goblin гэхээр тэгэл orc байдаг. Тэгэл тэнцээ Lord дээр ингэсэлж байдаг. За дараагийн тоглоом бол. За Ghost Recon Wildlands. Харин сансын үед бол хүмүүс дайжгүй байна гэж шүү. Тий энэ хамтарч тоглох нь маш зугаатай байна. Ер нь бол бүрдэж амар муулсан юм бол байхгүй л хэлээ те. Тийм тэгээд тоглоом дээр баг ингээд нийтдээ 20 хэсгээс бүрдэж байгаа Bolivos-ыг бол хийсэн мэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр бүр өөр өөрсдөө сонсогтой янз янзын хүмүүс сонирхолтой дүрүүд уулзуулах хүмүүс нөөц баялаг дайсан сайжруулалтууд явуултал байна гэж хэлээ. Тэгээд яг өмнөд Америкийн хувьд болохоор эдийн засгийн тэмч сайн нөхцөлөд бол биш байгаа. Бод тандрал дээрээ те. Тэгээд ялангуяа хар танхиудаар бол алдартай. Энэ нөгөө Ubisoft-аар Bolivos гомдол гарсан гэсэн мөн тий. Мэдхгүй сонсоогүй. Гомдол битсэн гэдээсэн баг шүү. Та нар манаа. Тий манаа улсаар одоо яаж чаад. Ubisoft-ийн өөр open world тоглоом тархилт яг хоо Division санаанд орж байна л да. Тэгээд Division чинь ерөөхдөө тэр хоттой л үйл явдал нөрнө бол нэг таархан байсан шүү дээ. Тэгээд энэ л болохоор хамаагүй өнгөлөг сонирхолтой газар үйл явдал нөрнөж байгаа. Дайсууд нь ч гэсэн тийм bullet sponge буюу нэг түмбэн буудалж иж устдаг юм байхгүй. Зэвсгүүд нь бол хүчтэй харагдаад байсан. Тэгээд гол эсрэг явах хүмүүс нь болохоор өөрөө энэ Ghost Recon буюу энэ тусгай албаны цэрэг учраас тэр харт танхны боссуудыг бол тусах хэрэгтэй. Одоо хамгийн том боссыг унгахын тулд доор нь байгаа 4 хүнийг нь
устгах хэрэгтэй ч тийм те тэр хүмүүс нь доо хар тамхи үйлдвэрлэлээ хариуцдаг, нэг нь хулгайгаар гаргахаа, нэг нь security-гаа тэгээд нэг нь дуус тэр нөлөөлөлтэй байхад тусалдаг. Тэгээд тэр хүмүүс нь доор доороос өөр өөрснийхээ хамжилгуудтай тэднийг нь устгах ч гэдэм юм те. Тэр их даалгавруудыг бол биелүүлнэ гэсэн байсан. Тэгээд яг их өнгөлөг газар их сонирхолтой адал явдалд оролцох гэдэг юм шиг хэрнээ. Хитрхи бас зарим үед өөрийгөө сериосныгоор л аваад нэг хэлсэн л та. Жишээ нь одоо нэг гэмт хэрэгтний босс одоо машиныг хулгайлна гэхээр та дээр ч юм уу тэгэхэд бол харьцангуй хөвжлтэй даалгаварт орно шүү дээ, тэ. Тэнгүүт энэ ч л нэг л их сериосны байдлаар тэрийг хийгээд байгаа нас жоох уран хуглаад байна гэсэн л дээ. Тэгээд Ghost Recon-ы бусад суурлын хөдөлгөөрөө ийм open world нэг байгаагүй. Ерөнхийдөө тактикийнхаа тал дээр илүү их анхаарал хандуулсан байсан. Энэ болохоор яг open world болсон ч гэсэн арай нэг Far Cry энтертэй хүмүүс их харьцуулж яриад байлаа. Тийм, Far Cry нэмхэн Division нэмхэн юу гэж байна. Тийм яваад байсан шүү. Тийм, холоос тэр дайсан баазыг харж байгаа л дрон ашиглалт юм уу, дуранж ашиглалт юм уу, дайсан спот хийж байгаа л устгаал ороод, устгах бол устгаал, алхал дэлбэлэх бол дэлбэл. Тийм их байна гэж лээ. Яг зохиол нь нэг тийм бүр амар тийм гоё биштэй зүгээр л CIA-ийн тэр нэг хар тамхины боссыг унгахж байгаа нэг тийм хүлэм гарт юм шиг үлээ. Тэгээ яг хуу буудалцсан антер нь бол сонирхолтой гэж хэллээ. Тэр зэвсгүүдээ хооронд хурдан солих, дуун асгачаа гээл солих. Тэгэл буугаа шүршдэг, тоочдөг болох нь солихт бол асуулт сайдаагүй. Мультиплеерээр тоглоход бол хэдүүн хамт тоглож байгаас шалтгаалаад дайсуудын тоо нэмэгдэн тэгээ тиймэрхүү зүйлс байсан. Гэхдээ их том газар үйл явдал нь өрнжиж нөгөө машин жолоодох нь жоохон сул байна гэсэн тийм. Гэж хүмүүс л комплейнт жилээ. Тэг яг хуу хоёр янзаар л ингэж хэлээ л дээ. Эхлээд нөгөө бааз руу дайр штэ. Баахаас өмнө ингээд бүгдээрээ одоо ингээд төлийн холонгоос гой төлөвлөөтэй. За тэгээд ингээд нөгөө компьютертэй тоглож байхдаа зэрэг буудаж болд юм байна л да. Тэгээд дайсан дургаачдаг. Яг төлөвлөж байгаад нэг гой дайрч ороод ингээд даалгавар амжилттай биелүүлж болно те. Төлөвлөгөөний дагуу явж байгаа даалгавар нурахад бас ингээд яг юу болох нь жоохон тийм сонирхолтой байд юм байл та. Гинт дайраал бөө юм болдог. Тэр дунд бас яг ингээд компьютерд нэг тийм багийнхан зөв мэдээлэл өгөөл яг тэр нөгөө алах хэвээр цутаагаа авчлаа гэдэргээд мэдээлдэг. Тэр нь бас анх тоглоход маш сонирхолтой байна гэж хэлсэн. Зөрөөд нөгөө яг жинхэнэ хүмүүстэй ингээд бөөнөрөө тоглох. Бүгдээр адилхан хүмүүс юм чинь яг хамтарч ажиллах нь жоох хэцүү. Нөгөө хэд нэрж амжилуулдаг ч юм уу те. Галт талт тийшээ гүйлдээд нэлээ маазардаг юм шиг байлаа л цаас. Тэгэл бөөнөрөө тоглохороо нөгөө багийн дээдл дөрвөнтэй хэвчээ гол хатгч чинь нийлүүлээд тэгээд нэг найсаа тоглож байгаа гэхэд нэг үлдсэн хоёр слот нь багийн өвдгүү гэсэн. Тэгэхээр зөвхөн хүмүүсээ тоглож байгаа зөвхөн хүмүүсээ тоглоно гэсэн байсан. За ерөөд нь багсаад хэлэхэд бол бидний төсөөлжсэн шиг муу байсангүй хөгжилтэй тоглоом болсон гэж хэлээ. Тэгээ зөрөөд ингээд үнэлгээсээ авангууд хүн хинч ярихгүй бас тэгэл чимээг болчихж байгаа. Ерөөсөө Ghost Recon ярьж байгаа хүн ерөөсөө тааралтай гэдэг. Ubisoft-ын тоглоом мөртлөө л гэж. Тэгээ чин Division нэг жоохон яасан чинь тэгэл барьж идчих гэсэн. Division чинь яалтчихгүй шал мяа тоглоом байсан шүү дээ. Чүү юм шүү. Би уг нь сонирхол байгаа шүү дээ. Expansion 2-ын гоё гэж сонссон үзмэрлээ. Би бол ерөөсөө тэр gameplay буунд нь яаж ажиллаж хараад шууд анхны сэтгэл тэнэс төрж байгаа чинь дур гутчих байгаа чинь сүүл нөгөө нэг Hell or High Water and Hex Origin тэр үзэнгүүт тэр зэвсэг гэдэг ямар аимшигтай гэдгийг харж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд зүгээр хүний нүүрлөө АК-гаар нүүрлөө шүшээд байхад л үхгүй байгаа гэсэн. Хамаг тэр одоо immersion гэж ярьдаг шүү дээ. Тоглоом руу орж байгаа юмыг халаа ичдэг байхгүй. Тэг зүгээр л тоон хасагдаалаа тэгэл утгагүй. За дараагийн тоглоом Mass Effect Andromeda. За хүмүүс яагаад энэ дээр сенсацлж яриад байна гэх юм. Тэр нүүр ам нь яачаад байгаа тэр. За яг хуу би бас өмнөх нөө 3 ангийн тоглож байгаа болохоор яг Mass Effect яг тийм гоё юм гэсэн мэдэхгүй л дээ. Юунд хүмүүс болоод байдیں۔ Яг хөө миний сонсноор тэр 1-р ангиас явж байгаа бүх сонголтууд нь 2 таа нөлөөлөд 2-оос 9 сонголтууд нь эцсийн байдлаар 3 таа нөлөөлдөг. Тэгээд хийж байгаа үйлдэл болох нь ч утга учиртай юм шүү гэсэн давуу талтай ч юм уу те. Тэгэхээр тэр нь зөрөөд зохиолын сонирхолтой болгож өгдөг. Тэгээд бас тэр тулаан жоо сонирхолтой байсан юм шиг байлаа л те. Тэгээд Andromeda дээр болохоор хүмүүс нэг тэрийг ярихгүй. Шууд л ингээд нүүрнийхэн тэр нэг анимашн жоохон дутуу хийсэн юм уу? Алдаатай яарад хийсэн юм шиг үлээ л дээ. Ярьж байхдаа тэр нь жоохон онцгой харагдаад байгаа юм байна. Ер нь нэг тийм робот шиг өхмөл нэг тийм байх гэж яриад байгаа байхгүй. Тэрийг л барьж авсан сенсацлаад байл. Түүнээс биш яг геймплей талаас нь бол гоё байна гэдэг байгаа байхгүй. Тийм тэрэн дээр бүр хүмүүс шоолоод нөгөө нэг Японы нэг шоу байгаа байхгүй юу? Ингээд бахан одоо 10 жилийн оюутан охтууд ингээд суудсан. Тэгээд ингээд нөгөө амьд модель ингээд шалтаар нь зурдаг шүү дээ. Тэгэл амар болчтой ирэхлээр нөгөөдөл амар сенсацлаад царай нэг гэж байгаа. Тэгсэн чинь энэ Mass Effect Andromeda хийсэн хүмүүс жинхэнэ хүнийг хараад тэрийг нэрлэлсэн. Тэгээд тэр одоо тийм л амар муулсан явахтай гэж бодоод байсан. Гэхдээ дуу оруулалт эдгээр нь маш дажгүй байна. Тэгээд нэг тэрийн
тэнд нэг сүлд анхаарахаа болчихчих л гэсэн шүү дээ. Энд ч явандаа тэгээд энэ жилдээ патч гараад засагдчихлаа баг. Тийм угаасаа хүмүүс нэг жоох юм дээр л сүржнээд байгаа юм шиг тийм. Тэгээд яг тоглоомын хувьд бол өмнөшгөө тийм амар хүн зэдэг бол байхгүй. Өмнө нь бол яадаг дэлхийн ертөнцийг аврах хэрэгтэй гэж жоохон дарамттай байсан юм шиг үлээ. Энэ удаа бол шинэ гариг нээж байгаа. За түүхийн үед болохоор ингэж хэлэг юм байна. Mass Effect 2-оос өмнөх үед нь үйл явдал нь эхэлж байгаа юм билээ. Тэгээ хүмүүсийг нь унтуулад одоо зэрэгэлдэх одоо манай сүүн зам галактикт хамгийн орхон Андромеда галактик руу явуулж байгаа байхгүй юу. Тэгээд 600 жилийн дараа нөгөө унтуулсан хүмүүс нь сэрээд тэгээд тэр галактикаар бол аялж байгаа юм билээ. Тэгээд түрүүний Генкогийн хэлсэн шиг нөгөө дэлхийн мэлхий хүн төрөлхтний аврах гэсэн юм байхгүй зүгээр аялал хадлын хөдөл оролцох тиймэрхүү арай нэг харцангуй хөнгөс идэвхтэй тоглоом байгаа байхгүй юу. Star Trek дээр гад шиг ерөөхдөө адлын хөдөлд оролцоод аялж байгаа хүмүүс юм бэл л дээ. Яг анхны трейлер үзэхэд нөгөө юу санагдчихсэн шүү дээ. No Man's Sky нэг иймэрхүү байсан бол ч юм уу те. Тийм ч яванда нөгөө нэг Mass Effect яагаад анхаасаа хүмүүс таалагддаг байдаг сэдвүүл орох л та. Тэгээ хүмүүс тэгэж аялж явах янз янзын сонирхолтой харийнхантай уулзах тэдний ямар учиртай байдгийг тайлж мэдэх туртай тийм байна гэсэн. Тэгээд энэ Андромеда дээр нөгөө шинэ гаригууд дээр очихоор хот мото байгуулж гин суурингууд байгуулаад тэр мэрэндээ тусалж байгаа нь тэр бас гоё юм л гэж хэлээ. Геймплейн хувьд бол ерөөсөө муулахгүй байгаа тийм. Гоё нэг жаа буудалцаж гисэн гоё янз янзын хүчүүд ашиглаж болж гин. Тулдаантай хэсгүүд нь л ер нь өмнөх Mass Effect-үүдээс гоё нэг жаа. Даанч харин үйл явдлаасаа нэг тийм сонирхолтой биш л нэг гэдэг юм. Тийм өмнөшгөө бүр тийм амар гайхшруулмаар. Тэгэл нөгөө авчиж нэг ганц дутуу яарсан юм авчиж чи муулал facial animation юм байна. Тэгээдээс л. Би Mass Effect 3-ын л нэг эхлүүлж байгаа надад сонирхолтойс нэгдээд хайцсан байхгүй юу. Тэгээд одоо геймплейг хараад тахт бол зэвсгүүд нь харьцангуй хүчтэй. Тэгээд янз нэмэлт чадварууд нэг сонирхолтой харагдсан. Дээрээс нэмээд RPG элемент нь заавал аль нэг класс болж төвжих шаардлагагүй. Өөртөө хэрэгтэй гэсэн чадвараа сайжруулад хийж болно гэдэг нэг сонирхолтой санагдаад байгаа л та. За тэгээд багийнхантайгаа ярилцаад нөгөө нэг Mass Effect-аар гарч явах хүн болгонтэй учир ургуулж болно гэжсэн. Тийм. Тэгэхдээ гол дүр нь өөрөө тэр Shepard энэ шиг нэг сонирхолтой биш л байна гэж хэлээ. Тэгээд яг хөө Mass Effect нэг тоглодгоос болохоор Shepard энэ тэр яагаад хүмүүс дуртай байна сайн мэдэхгүй байна. Гинко ч гэсэн нэг тоглоог юм шиг. Тэгэхээр сонсож байгаа хүмүүст Mass Effect-ийн улаан фильмийнх бол бас яагаад гоё гэдгийг нэг тайлбарлаад өгөөсэй л гэж бодож байна. За 3 сарын хувьд болохоор бас тийм учиргүй хайп унгаасан тоглоом бол байсангүй харин ч таарахын байх болоо гэж бодсон юмнууд бол дажгүй гарсан байна. Тийм гол тоглоом нь Nier байна, Ghost Recon байна, Mass Effect байна, Zelda байна. Энэ дөрвөлийг аваа авчлаа та сар гэдэг. Тийм. За одоо хоёулаа нэг өнгөрсөн сар юу тоглосон яриа шүү дээ тийм. За тийм. Түрүүн би хальт ярьсан Zelda-ыг эхлүүлсэн гэдэг. Яг дөнгөж эхлүүлээд нэг одоо эхний даалгавар ч юм уу да эхний нэг тийм газараасаа гарах хэрэгтэй байдаг байхгүй юу? За. Тэгсэн л дөнгөж явж байгаа. Тэг нэг гол хэдэн дөрөнд одоо нэг шаардлагатай байдаг зэвсэг гэх юм уу одоо түүлч юм уу да хэрэгслээ авцсан. Сэлэмнээс өөрөнд хэрэгтэй байдаг юу? Сэлэм бомбал гэдэг стилийг гэж бод. Энэ удаа болохоор нөгөө сэлэм бомбанууд надад эвдэрдэг. 3 4 зөхиод эвдэрчдэг. Тэгэхээр маш тийм юм уу бодолцож тулдах хэрэгтэй юм байл л та. Тэг энэ бас юу гэд яриад лээ. Тэр нь ч үнэн байлаа. Dark Souls болсон байна Zelda. Тулаан нөө. Тийм амар хэцүү. Би одоо эхлээл төрөл баг эхлээ тааралцсан юм очиж зөхөх гэсэн чинь нөгөө мод нь хугараад тэгээд тэндээ алуулаа. Эхний дэсэн дээр өгчлөө юм л тийм инээдтэй. Яг open world болсон жоохон ямар байх нь гэж бодож ирсэн ч гэсэн эхлээл ер нь бас гоё байлаа. Тийм Zelda-гийн тоглоомд бол шууд таарах юм шиг санагдаад байна надад бол. Би бол нэг open world тоглоом жоо ядагаатай санагдаад байдаг байхгүй юу. Нэг олон юм хийх ёстой ч юм шиг яамаар. Тэгэхээр Zelda бол тоглосон чинь жоохон өөр. Тэгэл эхлэнгуудаа ингээд арт нэг мөстөө уул байгаа нэ цастай. Тийшээ би ингээд шууд гүгэл очрох хүчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр яах хэрэгтэй гэхээр өөрөө нэг тийм хоол унд хийгээд халуун роготой хоол хийхээр хүүтэн төсвөртэй болж байгаа байхгүй. За. Тэгэж гүйж нэг уул руу нэг хэдэн минут тисэж байгаа. Тийшээ тийм нэг юм shrine гэдэг нэг тийм юмнууд байгаа. Сүмэрхүү ч юм уу нэг тиймэрхүү юмнууд руу очих хэрэгтэй байдаг байхгүй. Тэр нь яах хэрэгтэй байна. Тэндээсээ одоо шинэ зэвсэг өдр авчлаа. За. Хэрэгтэй юм аа. Тийм тэрийг авахгүй ш тийшээ явж исэн. Жижиг сажиг деталууд дээр их анхаарсан одоо яг дэлхийд байгаа тэр амтнуудаас хамаагүй басч болохгүй очоод ингээд шууд тулдах юм бол алуулаад жоохон бодлоготой үзэх хэрэгтэй юм байлээ. Нэлээ хэцүү болсон санагцаа. Гэхдээ бас маш сонирхолтой байгаа. Тэгээд
юу ч ихлүүлсэн байгаа. Ер нь ойрын 4-5 сар баг тоглох байх гэж бодож байна. Wii U дээр тоглоход ер нь хэр бэрхшээлтэй яг Gamecode ер нь тоглоход хамгийн амархан консол платформ нь юу гэдэг? GameCube дээр гарна их твтэйхэн байсан. Тэгээд Xbox ер нь зүгээр байдаг л та. Тэгээд яг Wii U дээр гарандаа одоогоор нэг бүртгэж амар сайн дасч чадаагүй байгаа. Тэгээд яг нөгөө зэвсэг эвдэрчээд дайсан ирэхээр сандраад нөгөө ном сумаа гаргадаг ч юм шал өөр хоолунд гаргаж чаад алуулаад. Тиймэрхүү ганц хоёр пактцэн бол байгаа да. Тэгээд яванда дасглах л та. Тий. Тэгээд би нэг илүү сайн тоглож байгаа илүү ярих гэж бодож байна. Одоо л зүгээр яг анх төрсэн сэтгэлдлийг л ярьчлаа. Яг л уус эхлээл угаасаа аргагүй цайлтаа байна гэж бодогчсон. Эхлэнгуутаа. Магадгүй би дуусгасны дараа нүг бүртгүүл тоглолвол ямар байх гэж бодлоо. Одоо Gamecode шиг туршилтаа Wii U дээр тэгш би бол уур хүрээ тоглож чадахгүй. Зөв хүмүүсийн хэлж байгаа нь яг анх Zelda огт тоглож үзээгүй хүмүүс энийг тоглоход бол маш тохиромжтой Zelda байна гэж яриад байгаа байхгүй. Наач чи их чухал юм биш үү? Наач Wii U дээр яаж байгаа хайч. Тэгээ Zelda дээр нэмж хэлэхэд нэг онцлог юм нь ерөөсөө ямар ч skill tree ч юм уу те чадвар ингэж цаашаа хөгжинэ эсвэл XP аваад ингэж улам лаг болно гэсэн юм ерөөсөө байхгүй юм уу? Байдгүй. Зүгээр нөө яадаг өөрөө л ерөөсөө чадвар гэсэн үг байхгүй. Өөрөө ингэж тоглоод анх яасан бол явандаа ингэж тассаар гоод илүү лаг болчихно гэсэн. Мэдээж тодорхой хэмжээнд аим жоох нэмэгдэнэ. Тэр stamina гэдэг юм нэмэгддэг. Түүнээс биш миний одоо ингэж тасархаа шин чадвар матур юм бол XP нэмэгдээд миний одоо цохилт бүр лаг болчлаа гэсэн юм бол байхгүй. Эсвэл XP нэгтэй шинэ одоо нэг чим чадвар нээх ч юм уу тийм байхгүй. Яг анханасаа тэр нэг 4 чадвар аваад тэгэл тэрэн дээрээ үндэслэл ерөөсө бүх юм шийдэх хэрэгтэй. Тэр нь амар тийм тоглоом сонирхолтой болгож өгч байгаа юм байна л да. Нэг XP найдаад байхгүй. Тэг өөрөө л би өөрөө л чадвар гэсэн нэг тийм лозунг ч юм уу тийм яваад л л да. Тэгэхээр бас удаан хугацаанд тоглоход нэг сонирхолтой биш болчихгүй юу? Үгүй ерөөсө тийм бол байхгүй. Илүү сонирхолтой юм туршиж үзээл байх гэсэн үг л да. Тийм. Яг авж байгаа зэвсгүүд нь бол янз бүрийн зэвсэг авч байгаа дайсны зэвсэг аваад яаж болно эсвэл өөрийнхөө зэвсгийг ингээд хайчгаа дайсан очиж авчиж болдог байхгүй. Тиймэрх юм бол байгаа. Тэгээд чадваруудаа л илүү өөрөө ашиглаад бодож ашиглаад бас жоо тактиктэй л үзэх хэрэгтэй юм шиг байлаа. Тэгсэн мөртлөө Zelda сонирхчод анх тоглоход тохиромжтой гэдэг. Бөөн л ядаргаатай юм шиг. Үгүй баха энэ гой зүгээр ах санагдаад байна. За. За 3 сард миний тоглосон тоглоом гэх юм бол Red Orchestra 2 байна. Тэр дэлхийн 2 дугаар дайны үед үйл явдал нь өрнөж байгаа тактикийн буудалцаантай тоглоом гэж хэлж болно. Тэгээд ер нь бол геймруудын донд хамгийн реалистик байлтаатай тоглоомод нэг гэдгээр бол халтартай. Яг одоо Вьетнам трейд бас дараа дараах нүүр ангууд бол гарах гэж байгаа. Гэхдээ би арай дээр гарсан Red Orchestra 2-ыг бол тоглосон. Тэгэхээр нэг тоглогчийн гойроор л тоглосон. Achievement-ууд дээр таваагаа амар санагдаад. Ерөнхийдөө хамгийн хэцүү дээр нь тавиал дуусгах бүх achievement-уудаа л авчиж байгаа байхгүй юу? Тийм болохоор эхлүүлээд гэсэн чинь харин даанч сүүл рүүгээ Steam дээр achievement-ууд нь уушдаг. Тэгээд жоохон доргоо өрөөд орхичаал байж байгаа. Авч чаддаг байгаа гэсэн тийм хагасан нэгддэг байна. Ер нь бол нөгөө нэг түрүү Division 3-ийн гол таалагдгаа дий ч гэсэн хэлсэнтэй тэр зэвсгийг их тоглоом юм шиг харуулдаг. Тийм хүн алдаг аюултай хэрэгсэл гэдгээр нь ерөөсөө үзүүлдэг байхгүй. Тэгээ Red Orchestra бол ерөөсөө цохохоос аймаар л тоглоом бол зүгээр энгийн нэг вентовт явжсэн ч гэсэн ямар ч дайсан бол нэг сумаар баг унгааж болно. Барагч гэдэг юм байхгүй шууд унгааж болно. Тэгээд үхүүн нэг хэрэг тэр тоглоом дээрс их аимшигтай мэдрэмж авахгүй. Зүгээр шууд Battlefield ч тийм Call of Duty дээр үхэх юм бол зүгээр шууд үхлээ дараачхан сонголтууд гарч ирээл хаан төрөх мөрөх бүх юм нээлттэй шүү дээ. Red Orchestra тэр ингээд буудуулчих юм бол эсвэл яг шархтаад гэлс өөрийгөө боогоод имжлэх хэвээр. Эсвэл ямар ч өөрийгөө авах боломжгүйгээр үхэл дэлгэсэн жоохон 2-3 секунд харлаа л нөгөө дүрн нээж мэжээг л хашгираал дуусч байгаа байхгүй. Тэгээ нэг тийм амар юм өөхөх болгонд дандаа мэдрэх хэрэг. Тийм учраас төрөөл ингээд шууд гараал гүүгээл очиод яа ихэс нэг жоохон зүрх шимшгэрсэн гэдэг байхгүй. Айгүй эйгөө. Тэгээ дайсан байсыг буутахаар ч гэсэн нөгөө нэг үхсэн ясны мэдэх боломжгүй. Онцчих юм бол нөгөө хашгираад эхлэх бол за онцлоо гэж бодох боломжтой. Тэгэл артиллерийн тэр ойр хавьд буух юм бол хөлгаар тасардаг ч юм уу тийм. Тэгэл нээл зэрэг хүм нэг улааны ялган болсон гэдэг чинь тэрхүү зүйлсэл зөндөө байдаг. Тэгээ бүх зэвсгүүд нэг аюултай хүчтэй. Илүү бодиттой юм шүү дээ. Илүү бодиттой. Илүү амар ерөөсөө. Тэгээ нэг тоглолчийн горим дээр болохоор ерөнхийдөө жирийн Battlefield-ийн тоглоомтой бол адилхан тоглогдно л доо очоод тэгэхээр нэгтлэн дайраад нэгтлэн хамгаалах хэвээр. Дайрал эсэлэх бол нөгөө тодорхой хугацааны дараа нэмэлтгчүүд нь ирээл цаашаа дайрал яваад байдаг. Тиймэрхүү тоглоом байгаа. Хамгийн хэцүү дээр нь тавиад тоглоход бол дайсууд нь яг уу арай нэг өнөө арай хурдаад арай онцтой буудаг л санагсан. Гэхдээ би угаас амархан дээр нэхлүүлж үзээгүй л achievement авъя гэж доо шууд хэцүү дээр нэхлүүлсэн. Яг нэг
онцгүй юм юу вэ нөхөр өөрөө нөгөө нэг ямар төрлийн цэрэг болж төрөхөө сонгож болдгоо жоох хэцүү юм шиг санагдсан. Мультиплеер дээр болохоор тэгж болдог байхгүй юу? Уул нь бол нэг тоглож байгаа юм дээр тэгж болохгүй байгаа жоохон онцгүй санагдсан. Дээрээс нэмээд танк энэ төр жолоож болдог нэг сонирхолтой гэсэн. Call of Duty 2 тэр танк авах чих амархаас нэг тэгэж л ирсэн. Гар маус хөрөөр зүгээр ганцаараа бүх танк удирдал явчихж байгаа. Red Orchestra тэр чинь танк удирдахт бол заавал нэг танкын удирдахч болж удирдна. Тэгэл нөгөө нэг хоёуг нэвтлэгч сумаар ингээд манай танкыг онж монтсон бол одоо жолооч ч юм уу, онилдог хүн ч юм уу хүчих юм бол өөрөө тэр суулж шийдсэн бол хөдлөхсэй ч гэдэм юм те. Тиймэрхүүд нэгцсэн юм. Тэгээд ерөөдөө дайныг арай нэг бодиттой болох гэж хичээсэн. Тийм л тоглоом байгаа л та. Тэгээд сонирхож байгаа бол тоглож үзэх бол зөвлөж гин. Өөхөх гэдэг бол тийм травматик буюу одоо сэтгэл санд нөлөөлмөр мэдрэмж. Яг нэг тоглож чинь горим дээр тоглолт нэг хамттай биш. Гэхдээ achievement авангаа авснагаараа өөр төрлийн байлдаантай тоглоом тоглож үзье гэж бодож байгаа бол Red Orchestra-г тоглож үзээрэй гэж л. Мультиплеерээр одоо хүмүүс тоглож байгаа болов. Тоглож байгаа хөө байдаг. Гэхдээ дээр үеийн тоглоомын мультиплеер тоглохоор хэцүүтэй тийм. Бүх хүмүүс амар сайн болцсон юм. За энэ сэрэд болохоор иймэрхүү байлаа тий. Тэгээд өөр онцлог юм гэх юм бол Republic Command-аас тоглож нэг юм дуусгасан байгаа. Зохиолын болохоор би нөгөө ном момын уншиж исэн багтаа тоглож исэн учраас сэтгэл ойрхон сэдв болохоор тоглосон. Өөр Star Wars-ын нэг тийм тоглоом бол байхгүй. Тэгээд дараа нь ямар тоглоом тоглох талаар бол бодож байгаа. Гэхдээ одоо геймплейдээ жоохон өөрөөр тоглоом хийж мөрөн дандаа шүүтер юм уу, дандаа Star Wars-ын тоглоом тоглоод авахгүй одоо солиод өөр 2 3 өөр тоглоом тоглож чад эргээд Star Wars-ээр ирдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар л хийн гэж бодож байгаа. Тэгээд тэгэхээр Star Wars-ын биш нэг тоглоом бол тоглоно гэж бодож байна. Тэгээд арай нэг 10 хэдэн цагт багтахаар ямар гайвуу тоглоом байна. Тэр талаараас санал байгаа бол бичээрэй. Яг хуу backlog энэ төр л ингээл тоглоомод байна л да тий. За BioShock тоглоно. Тэгэл ROM Total War-ын ер нь Total War айл нэгийг тоглоно ч гэдэг юм уу. Тэрхүү зүйлс бол байгаад одоо ямар тоглоомор хийх вэ гэдгийг бол яг бүрэн дүрийн шийдээгүй. Тэгээд тэр талаар комментэд бол хэлэх боломжтой. Монголоор гээд групп төр болохоор ерөөхдөө pop culture-ын талаар бид юм бичээд явж байгаа. Ерөөхдөө хилцүүлгийн групп. Зүгээр нэг тоглоом трийн талаар хүмүүс өөрсдөө туршлагыг яриад ярилцаад явах шаардлагатай. Бусдаар нэг тийм бичлэг энэ төр тавиад лайк дараад явах тахал сайхан байхгүй ерөөсөө. Тэгээд өөр ярих юм юу бол юм. Тэгээ өөр хэлэх юм гэвэл подкастын аудио хэлбэр бол зөвхөн сүүлийн одоо дугаарууд байгаа тийм. Өмнөх дугаарууд нь бол байгаа ч гэсэн шаардлагатай гэвэл нээж бол нэгтэй нэг хуучин дугаарчдаа сонсох шаардлагагүй л гэдэг юм. За асуудлын гол нь юу нэ нөхөр нөгөө нэг SoundCloud дээр тавиад тэгээд тэндээсээ iTunes руу оруулж байгаа байхгүй. Тэгээд SoundCloud-ийн болохоор нэг үнэгүй аккаунтаараа хязгаартай байдаг. Тэгээд сар жилээр нь яг subscription авахд бол podcast-аас арч мөнгө олдгоо учраас тийм хиймээргүй юм л та тий. Тийм учраас нөгөө яг сүүлийн ангууд нь бол ороод явна. Дээр үеийн ангууд нь бол яг тэгээд архивлэгдэл явна. Архивлэгдээд YouTube дээр бол дандаа байна л. Тэгээд магадгүй амар их дэмжлэг тэр орж ирээд явах юм бол бүх ангууд нь байршуулах бүрэн боломжтой. Гэхдээ бас нэг тийм удаан хугацаанд сонсоход байх цаг үеийн чартаа мэдээлэлүүд байдаг болохоор нэг тийм шаардлага байхгүй ч гэж болох юм л та. Тийм би бас тэгж бодвол яг шинэ орсон ангууд нь л аудио хэлбэрээр байвал зүгээр санагдал авцсан л та. Тийм. Тэгээд YouTube дээр ямар устгаадах шалтгаан байгаа шинэ байж лах юм чинь. Харин сүүлийн ангуудаа тэндээс бол сонсоод байх бүрэн боломжтой байгаа шүү. За шинэ подкаст болох цаг болоход бол шинэ геймплей эхэлсэн явж явах. Тэгээд 4 сард ямар шинэ мэдээллүүд гарах, ямар тоглоом нээлттэй их Гинкотероос өөр тоглоом тэр талаараа ярина. Тэгээд дараагийн бичлэг хүртэл төрөө баяртай. Нүүбэр болон Гинко байлаа.